За хурдан нэгэн зөв хүчнийг төлөвлөж за одоо хурдан за 35 төлөвлөж хөлсөрсөн байна. Төлөвлөлтийг $87.8 байна. За өнөөдрийн хурданыг ихлүүлье гэж зөвшөөрч байгаа хамгийн түрүүлийн төлөвлөгчд за таахын аймгийн эдийн засгийн хавдар хурдан зохион байгуулалт аймгийн төлөвлөлийн төлөвлөгчдийн тогтоолыг бошиотолцуулъя. Аймгийн эдийн төлөвлөгчдийн хурлын төлөвлөгчдийн тогтоол 2017 оны 11 сарын 14 дугаар 121 хурдан зарлах байна. Монгол Улсын засаг захиргааны өдөр төслийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ийг 18-1-ийн Д 18-1-ийн 2-ийн Д 19 дугаар зүйлийн 19-ийн 1 20 дугаар зүйлийн 21-ийн 1 20 дугаар зүйлийн 25 23 дугаар зүйлийн 23-ийн 4 газрын тухай хуулийн 21-ийн 2 Монгол Улсын төсвийн тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64-ийн 1-ийн 2 64-ийн 1-ийн 3 дахь заалтуудыг үндэслэн аймгийн засаг даргын саналыг хэлцээд аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын төлөвлөгчид тогтоол 1 аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын 5 дугаар хурданыг 2017 оны 12 дугаар сарын 4 тооны өдрүүдэд ховд аймгийн нутгийн удирдлагын ордын хуралдуулж дараа асуудлыг хэлцүүлсэн байна. Үүнд 1-1 аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын 2017 оны хөвд ажиллагааны тайлан цаашлын зорилтын тухай Итгэгч аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын дарга бүрүү байна. 1-2 аймгийн засаг даргын 2013-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжлийн дүн цаашлын зорилтын тухай Итгэгч аймгийн засаг дарга асан дондог. 1-3 аймгийн 2017 оны төсвийн хүлээлгэж буй үйлчлэл 18 оны төсвийн тухай Итгэгч аймгийн засаг дарга асан дондог. 1-4 аймгийн төрийн авлуудын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөл болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгөний үр ашгийг дийшлэх талаар өгөх сан зөвлөж итгэгч аймгийн төрийн авлуудын газраас өвгөн авлуудад гал авдаг. 1-5 аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хийлэл 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай итгэгч аймгийн газрын харилцаа баримт холбоотой газрын дарга төлөвлөдөг. За 2 уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган дийлхийг хангаж ажиллахыг аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын аймгийн дарга санал зөвлөлт үүрэг боловсрол хурлын дарга гэсэн ийм уралдааны тогтоол байна. За тогтоолтой холбоотой асуулт байна. За асуулт байна. За сан байна. За эцэг асуулт батлаад уу? Тогтоол хэлцүүлж аймгийн уралдаанд болох тухай. За тогтоолтой холбоотой сан болох санаад асуулт. За энэ аймгийн эдийн төлөвлөгчийн 5 дугаар уралдаан зохион байгуулах тогтоол байгууллаа. Эрхэм хүндэт аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын төлөөлөгчдөө эрхэм хүндэт засаг дарга хүндэт урилгаар оролцож байгаа хатагтай байдоо. Аймгийн нутгийн удирдлагын ордын хуралдааны интегралд хорон цугларсан та бүхний энэ өдрийн түмэн амгалан айлхан хэлжээ. Аймгийн нийслэл сум дүүргийн эдийн төлөвлөгчийн хурлын 7 удаагийн сонгуулийн үрдүнээр байгуулагдсан аймгийн эдийн төлөвлөгчдийн хурал 2 намартаа болгож 5 дугаар хуралдаанаа ийгүү зохион байгуулж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулагдсан 2 дугаар хуралдаанаас хойш жилийн хугацаанд аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын төлөөлөгчид аймгийнхаа 17 сум 91 багт хүч ажилласан байна. Мөн энэ хугацаанд аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын 3-4 дугаар хуралдааныг зохион байгуулж аймаг орнотын шалгалтад томоохон суулгыг эцсийн шийдвэрлэж хэрэгжилтийн хяналт тавиан ажиллаж байна. Энэ төлөөлөгчдөө өнөөдөр бид аймгийн эдийн төлөвлөгчийн хурлын 2017 оны үйл ажиллагааны тайлан
40인 зорилтын тухай аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэмжээлийн дүн цаашдын зорилтын тухай аймгийн 2017 оны төсвийн бүлээгдэж өгүүлцэтгэл 2018 оны төсвийн төслийн тухай аймаг дэх төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгийг үр ашиг дэвшлүүлэх талаар өгөх саналын тухай итгэл аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай ихтгэл зэрэг асуудлуудыг хэлцээр уран зохиолж тэргүүлэгчдийн хуралдаанаас аймгийн иргэдийн төлөөллийн хурлын 5 дугаар хуралдааны зарласан нөлөөсөглөн хуралдааны бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажил хариуцлагагүй ажилтнуудад хариуцуулан бэлтгэлийн бүрэн хангаж хуралдаанаар хэлцүүлэхээр боловсруулсан асуудлуудыг төлөөлөгч таамагтай өмнө зөвлөн барьсан. Аймаг орон нутгийн нийгмийн эдийн засгийн байдал өвнөөс илүү санаачтай ажлыг биднээс шаардж байна. Ингэхдээ чадвар чармайлтаа гарцаагийн хурдсан аймаг орон нутгийн өнөөгийн ирээдүйн амин чухал их ашгийг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэж шийдвэрлэмээр байна. Иймээс орон нутгийн хөгжлийн болон тодорхойлох үндсэн ажилдаа иргэн сонгогчдын мэдээллийг биелүүлэх гол зорилтуудад анхаарлаа хандуулж хандуулах ёстой иргэн төлөөлөгчийн таамагтай хандан хэлхийг хүсэж байна. 2017 оны аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэл 2018 он нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл түүнд зарцуулагдах төсвийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь бид бүхний аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг хангахаар зөвшөөрсөн зорилт санхүүгийн бодлогыг төрийн бодлого шийдвэрлэх нийцүүлэн тодорхой болгож санхүүгийн үр ашиг сайжруулах орон нутгийн хэмжээнд тодорхойлсон зорилтуудыг хэмжүүлэх үйл ажиллагаар улам тодруулж эрчимжүүлэх ачаал бүгдийг тэмдэглэе. Иргэн төлөөлөгчдөө амлсан амлалт төлөвлөсөн ажил игч бага хугацаа байна. Эвийг ихэвчлэн иргэдийнхээ төлөөлсөн мэдээллийг зөвхөн хариуцах төлөв чин сэтгэл батчурмыг барьж ажиллацгаая. Аймгийн иргэдийн төлөөлсөний хурлын 5 дугаар хуралдааны хугацаанд хэлэлцэх асуудал хугацаа хандаж хариуцлагатай илүү санаачтай ажлыг харуулъя. Аймгийн иргэдийн төлөөлсөний хурлын 5 дугаар хуралдааны нийслэл